Мөрөөдөлтэй байх ёстой шүү. Та байгаа газараа зогсох хэрэггүй. Та өөрчлөлт хөгжлийг бий болгож чадна. Та сайхан амьдралыг бий болгож чадна. Гэхдээ таны туулах ёстой зүйлүүд байгаа. Цаг хугацаа гэж бас байна. Та итгэмжтэй, тууштай, ажилч хичээнгүй, бас та бууж өгөхгүй, зүхтахгүй, дэсвэр төвчээртэй байх ёстой. Өнгөрсөн орой бид бурхантай хамт ялна гэдэг цахилгаан шат өгсөхтэй адил зүйл биш гэж сурсан шүү дээ. Энэ бол тухайн цаг мөчид итгэлээр алхах алхаа юм. Бид бүх зүйлийг ойлгохгүй байж болно. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Өнөө орой бол их чухал учраас та нар сонсооч. Та нарт юу ч туулсан бай. Итгэлээ бурханд өгөх юм бол тэр түүнийг чинь таны сайнны төлөө, та сайн үр дүнд хүрэхийн төлөө ашиглах болно. Энэ үнэхээр гайхалтай зүйл. Бид итгэлээ түүнд өгсөн байхад бурхан хизээч муу зүйл хийдэггүй. Харин тэр муу зүйлсийг авч сайнны төлөө ашигладаг. Хэн муу зүйлийг аваад сайн зүйл болгож хувиргах чадах юм бэ? Зөвхөн бурхан. Би энийг та нарт хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байна л да. Гэхдээ би цаашид уушлаарай. Би хүчирхийлэлд өртөөгүй байсан бол гэж дахиж хэлэхгүй. Би энийг дахин хизээч хэлэхгүй. Би нэг зүйлийг хэлэх ёстой. Би энийг ойлгодгүй. Гэхдээ энэ зүйл болсонд би дахин харамсахгүй. Яагаад гэвэл ийм арга замаар ингэж л байж би өнөөдрийг бий болохын тулд бурхан миний амьдралд ажиллаа хийсэн юм. Миний энэ тунхаг надад тусалсан. Танд бас туслах болно гэж би итгэж байна.